Сайн уу манайхан? Энэ удаа кино задлангийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт хүүхд залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал, тэдний хүсэл мөрөөдөл, нийгмийн оролцоо болон пара спортын ертөнцийг уран сайхны хэлбэрээр харуулах Яриг шиг буюу онцгой нэгэн гэх нэртэй 2026 онд нээлттэйсэн шинэхэн киног онцлон задлан тайлбарлах болно. Энэхүү кино нь Монгол улсад албан ёсоор 2026 оны 6 сарын 19-нд Skywin Center-т нээлттэй хийн кинотеатруудын дэлгэцээр гарч эхэлж байгаа бөгөөд Монголд албан ёсны нээлтийг Монгол Sat Networks компани онцгой хэрэгтэйгээр хүргэж байна. Энэхүү кинонд мэргэжлийн жүжигчдээс гадна пара спортын тамирчид хамтран дүрхтээснээр киног бодит амьд мэдрэмжтэй болгосон ажээ. Түүнчлэн тус кино бүтээлийн борлуулалтын ашигын 10%-ийг Монгол улсын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд нэн шаардлагатай тусгай тоног төхөөрөмж хэрэгсэл худалдан авахд зарцуулах юм байна. Ингээд бүгдээрээ энэхүү онцгой нэгэн киног хамтдаа задлацгаая. Энэ удаагийн дугаартай маань Монгол Sat Networks компани үндэсний контент түгээгч Mo TV стриминг үйлчилгээ хамтран ажиллаж байна. Та интернеттэй л бол дэлхийн хаанаас ч хамаагүй гар утас, таблет, компьютер, ухаалаг телевиз дээрээ Монгол болон гадаадын албан ёсны эрхтэй телевизийн сувгууд болон сүүлийн үеийн шин шилдэг кино контентуудыг үзэх боломжтой Mo TV платформын тухай мэдэх үү? Mo TV-гийн давуу талуудаас дурдвал нэг бүртгэл дээрээ 4 өөр төхөөрөмжөөр зэрэг хандаж ТV сувгуудын нэвтрүүлэг хөтөлбөрүүдийг 7 хоногоор нөхөж үзэх түр зогсоох болон багцад үнгүү дагалдах 2000 гаруй албан ёсны эрхтэй кино контентуудыг видео сангаас үзэх боломжтой. Жишээлбэл та 19900 төгрөгөөр Premium Plus багцыг идэвхжүүлээд энэ бүх үйлчилгээг ашиглах боломжтой болно гэж боддоо. Монголын үндэсний контент түгээгч Mo TV. Хүч гэдэг нь биеийн чадвар биш, харин сэтгэлийн төсвөр зориг байдаг. Кино эхлэхэд чухам шоу үзэнгээ миний амьдрал өрөөтэй нэгэн залуу шөнийн клубт найзуудтайгаа архитан цогтурж дараах нь нэгэн ганган бүсгүй машиндаа суулгаж аваад хорт хэтрүүлэн тавьж яваа харагдана. Тэрээр амьдралыг зөвхөн мөнгө, зугаа цэнгэлгэж хардаг Арман гэх нэртэй нэгэн баян айлын эрх бацаа юмсанжээ. Мэдээж хорт хэтрүүлэн явж байгаа учраас цагдаа нар тэдний араас хөөж, удалгүй түүний машин спорт цогцлбарын хөшөө мөргөж ослог гаргахад төрнө. Арман залуу болон хажууд нь суугаа бүсгүй хоёр ашгүй хүнд бэртэл авалгүй машинаасаа бууж тэгснээ бүр тэндээс цугтах гэж оролдогч цагдаа нар Арманыг газар дээр нь барьж дөнгөв. Удалгүй мань нэр шүүхийн хаалга татаж 7 жилээр жолоо өрх эрхээ асуулан спортын талбайг мөргөс үтгсэн гэмтлүүдийг засч янслах мөн нийтэд тустай 100 цагийн ажил албатан хийх зэрэг шийтгэл хүлээнэ. Саяхны хүртэл бараг л ханхуу мэдэрч баян тансаг амьдралдаа ташуурч явсан Арман залуу гэнтэл тэнгэрээс газарт бууж гэртээ очисон хойноо аавдаа загнуулаад амжлаа. Аав нь түнд хэлж байгаа. Гууч хүрэх гэж ухаан орсонгүй хизээ хүртэл надаар тижээлэх гээв. Гэд үгүйтэл Арман хариуд нь угаасаа та намайг хайхардгүй үсттэй. Бараг ийм осол гарсан танд сануул болж байгаа юм биш үү ч гэнэ үү. Аавынхаа өдөөс бас үг сүрээд байгаа бол тоо. За энэ айлын амьдрал аав хоёрын харилцаа нэг иймэрхүү байдаг юмсанжээ. Үзэг солигтод бидэнд өөр нэгэн айлын амьдралыг харуулна. Шөнийн цагаар өсвөр насны хүү орондоо тийчлэн таталт өгч хэн нэгэн тэдний хаалгыг тасралтгүй нүдгэх чимээг сонсогдно. Залуу өсгөө таталт өгч дүүгөө тайвшруулж хаалгаа яран тайлахад хөрш айлын эрэхтэй тэднийг шөнийн цагаар чимээ гаргаж амгалан тайван байдал алдагдуулж байна гэд бөөн уураа. Бүсгүйн царайнаас харахад энэ бүхэн үргэлж давтагддаг асуудал болох нь тун тодорхой харагдах бөгөөд тэрээр дүүгийнх нь өвчин зовлон ойлгодгүй хөршөөсөөч мөн нэлээд залхсан шинжтэй вэ. Маргааш өглөө нь болоход бүсгүй боочо спортоор хичээлдэг тэрэгцтэй дүүгээ лифтээр буулгаж бэлтгэл рүү авч явах гэтэл лифт нь гацсан байлаа. Хөөрхий бүсгүй аргаа барсандаа дүүгээ үүрээд буулгыг гэтэл дүүн ихчигээ зоохгүй тулд бэлтгэлээ таслыг гэх юм тэр. Гэвч бэлтгэлээ таслах нь түүний зорилгод саад болох учраас их чин түүнийг заавал авч явахаар болно. Дараагийн хэсэг гарахад 2 цагта баян айлын хүү Арманы гэрт ирчихсэн түүнийг албадан ажил хийлгэхээр гэрээс нь хүчээр аваад явлаа. Амьдралдаа мөнгө олохын тулд хурууныхаа үзүүрийг чөдөлгөж үзээгүй Арман спорт үеийн талбайд ирж өөрийнхөө дэлд мөргсөн хөшөөг засч янзлах хэрэгтэй болно. Гэвч мань нэрийн хувьд ажлын ихээр тархин маслаад байдаг тул тэр хавар сэлгүүцэж нэгмэгдсэн бүр спорт төвийн пара бочо спортоор хичээлдэг тусгай хэрэгцээ тамирчдын зааланд хүл тавьж нэг тэрэгцэр олж аваад суучсан ч их шиг. Тэгснээ бас хөөхөн охин олж хараад нүд салгалгүй ширтээд байгаамаа. Гэтэл тэр хөөхөн охин нөгөө дүүгээ бэлтгэлтэй хүргэж өгдөг бүсгүй ээж тарлаа. Тэрээр энэ төвд сайн дурын дасгалжуулагчаар ажилладаг юмсанжээ. Бүсгүй Арманыг хөгжлийн бэрхшээлтэй гэж бодсон уу яасан түүнтэй их нөхөрсөөр танилцсан пара олимпиад багтдаг бочо спортын тухай дэлгэрэнгүй тайлбарж өгдөг. Улмаар бүсгүй түүнд бочогоор хичээлж үсгийг санал болгон дүүтэйгээ тоглуулж эхэллээ. Гэхдээ тэгээд тэдний дүүн мэрэгчлийн тамирчин болохоор Арманыг ядах юмгүй 6-0-оор хожиж байгаа юм. Хамгийн аимшигтэй нь Арман хожигдсан шалтгаанаа би өрөвцөндөө л хожигдсан мэдрээгээ тэнэгтэж өглөө. Дараа нь бүсгүй түүнийг тэрэгэнсэртэн төрж үүд рүү гарахтан туслангаа ямар онштой юм бэ гэд асуудал нөгөөх нь намайг хүн хараачихсан юм уу? Тэр яг хоёулын ерөн цаашдаа ойрхон уулзаж явах уу гэд шал далид юм ярьж гарав. Төд удалгүй түүнийг харгалзаж уу цагтаа тэр хавар үзэгдэхэд Арман бүр цагаандаа гарч тэрэгэнсрээсээ босоод яваад өглөө. Түүнийг улаан цайм 2 хөлөөрөө алхаад явсны дараа цагдаа залуу бүсгүүдээр ирж Арманыг ямар шуухан байгааг асуухад бүсгүй хариуд нь би анханасаа худлаа ярьж байгааг нь мэдсэн гэд шал тоосон шинжгүй байхын тэр гэж. Маргаашнаас нь
нөгөө Арман тэвэр дүүрэн улаан сарнаа баглаа авчирснаа бүсгүүд өгч уучлах гэж оролдог ч өнөөх нь түүнийг нэг нүдээр ээж үтсэнгүү. Тэрний маргааш нь аврагтан бамбруучны чихмэл цагаан сарнаа баглаагаар сюрприз өртөл бас л бүтлгүүдэж байгаа юм. Хэдэн өдрийн дараа хувцсны өрөөний сандал дээр бас нэг цагаан сарнаа баглаа байхыг олж хараад бүсгүүд дахиад л хогийн сав руу чулуурчдаг. Тэгсэн тэр нь Арманых биш. Тэнд ажилдаг өөр нэг ихчийн нөхрөөсөө авсан бэлэг байсан билээ. Бүсгүүч банцсандаа хогийн савнд тайсан цэцгийг ихчид олж өгнө. Дараа нь өөрийнхөө шүүгийг нээгээд үстэл бүр амар үнэтэй Картер брендийн гоё л түүнийг өгтгөн тэр. Мэдээж чин өгсөн тодорхойтвол шууд л Арманыг олж очиод бэлгийг нь буцааж өгөнгөө хэлж байгаа юм. Чи ажил хийх гэж ирсэн бол ажиллаа хийгээчтэй гэд бүр мөсөн түүнээс татгалзаж орхив. Оройн гэртээ иртэл аав нь Арманд хэлж байгаа юм. Чи сарын дотор 7 сая 500 өрсөн байна. Ажил хийж мөнгө олох гэж юу гэдгийг мэдгүй өтэргээд ээлжид хиймрийн сангаа тавьж байгаа юм. Маргаашнаас нь Арман спорт төвийн гадна талбайг засна гэд үйл тамаа цааж эхэллээ. Энэ зур аав нь туслахтайгаа ярилцаж Арманы картыг хаалгаснаа хэлж яаж хүмүүжүүлэх арга олохгүй шаналж байгаа талаараа хуваалцаж байв. Гэтэл түүний туслах нь ам нээж нэг залуу хүүд яг ижил асуудал тохиолдож улмаар түүнийг амиа орсон тухай дуулган аавынхын санааг бүр зоогоод хийчдэг. Арманы хувьд яах вэ? Нөгөө өвдөж хэмхэлсэн хөшөөгөө сэргээх гээд үз тарсаар л байла. Сүүлд нь босгосон хөшөөгөө хартал гарыг нь буруу муруу харуулад наачсан ч шиг. Түүнийг ажиглаж байсан нэгэн хүү Арманыг өсөж байгааг анзаараад ээжигөө өгсөн хоолноос хуваалцаж байгаа харагдана. Гэтэл яг тэр үеэр Арманы аав нь хүүдээ санаа зовж түүнийг машинаасаа нууцаар ажиглаад явж байдаг бөгөөд хүүн гудамжны гуйлагчин шиг сууж байхыг хараад бас л өрөвдөд байгаа болтой. За тэгээд өдөр хоног өнгөрсөөр крашлдаг бүсгүй Арманыг тоохгүй дүүдэл хамаг анхаарлаа хандуулж Арманч гадна талбайн цэвэрлэгээний ажил төрлөө овоо нэгм хийдэг боллоо. За энэ хэсгээс киноны маань гол занглаа эсгүүд өрнж эхэлнэ. Өмнө нь эрх чөлөөг дур зургаараа амьдрах гэж ойлгодог байсан Арман анхудаа амьдралын бодит үнэтэй нүүр тулна. Нийгэмд тусдаа ажил хийх явцдаа тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон пара спортын тамирчидтай нөхөрлөж тэдний төсвөр хатуужил итгэл найдвар хүсэл эрмэлзэл дундаас цоошин ертөнцийг олж илрүүлнэ. Жинхэнэ хүч гэдэг мөнгө, нэр хүнд, эрх мэдэл биш, харин унсанч дахиад босох сэтгэлийн төсвөр хатуужил байдаг гэжээ. Энэ хүү онцгой нэгэн нэртэй бүтээл нь зүгээр нэг уран сайхны кино биш юм. Энэ бол хүний дотоод хүч, итгэл найдвар, ялалтын тухай бодит мэдрэмжээр суурилсан инклюзив драм лээ. Инклюзив төрлийн кино гэдэг нь олон үндэстэн, соёл, хүйс, нас, өөр хөгжлийн онцлогтой хүмүүсийг эртэгч бодитоор төлөөлөн харуулдаг бүтээлийг хэлж байгаа юм. Хүч гэдэг нь биеийн чадвар биш, харин сэтгэлийн төсвөр зориг байдаг гэх хүчтэй мессежийг үзэгчдэд хүрэхийг зорж, гол дүрийн өөрчлөлт, дотоод аяллаар дамжуулан үзэгчдэд амьдралыг харах шинэ өнцөг, урам зоригийг хайрлан, олон улсын хэмжээнд инклюзив соёлыг түгээх, нийгэмд хэн чиглэлийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой зүрхэнд хүрэх зуг бүтээлийг та бүхэн маань сонирхоод нэг үзээрэй. Тус киновагийн зүгээс Монголын үзэгчдэд зөвхөн урлагийн бүтээл төлөвлөлөө зогсохгүй, нийт борлуулалтын ашигын 10%-ийг Монгол улсын тусгай хэрэгцээд хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөө өрөмж хэрэгсэл худалдан авахд зарцуулахаа аль биесээр мэдгдсэн байна. Энэхүү хүмүүнлэгийн ажил нь тусгай хэрэгцээд иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэднийг спортоор хичээллэх, нийгмийн амьдралд тэгш дүүрэн оролцоход нь бодит дэмжлэг болох юм аа. Кинобагийн төлөөллийн зүгээс бидний бүтээсэн энэхүү бүтээл нь хөгжлийн бэрхшээл гэдэг бол хязгаарлалт биш, харин амьдралыг харах өөр нэгэн өвөрмөц өнцөг юм гэдгийг харуулахыг зорьсон. Монголын үзэгчид энэхүү киног үзснээр зөвхөн сэтгэлийн таашаал аваад зогсохгүй, тусгай хэрэгцээт олон зуун хүүхдүүдийн амьдрал гэрэл гэгээ нэмэх хүмүүлийн үйлсэд шууд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм хэмээн онцолжээ. Дахин сануулхад энэхүү кино нь Монгол улсад аль биесээр 2026 оны 6 сарын 19-нд нээлттэй хийж кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд Монгол аль биесны нээлтийг Монгол Sat Networks компани онцгой эрхтэйгээр хүргэх тул ухаалал урам зориг, хайр дурлалын нандин түүхийг өгүүлэх онцгой нэгэн киногоо үзэж нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн аянд нэгтгэхийг уриалж байна. Би бол энтхийн хаан. Танд дөрвөн төрлийн торгуул оноо. Бас жолоодох эрхийг чинь 7 жилээр хасна. Дээдэд тустай хөдөлмөр 100 цаг хийлгэх болно. Хөөе. Босоодох. Та нар хэн бэ? Өнөөдрөөс би картыг чинь хаалгана. Өөрөө ажил олж хий. Аваа. Би эднийг эвдчихсэн гэж юу? Бооч яд тавтаа марилцгаа. Энэ бол Паралимпийн нэг төрөлд ордог маш сонирхолтой шинэ спорт. Найзууд болцгоё. Та хэн бэ? Би бол Гэрт хүргэх. Бушуул. өөрөө яв. Ой. Тэр сэлж чадахгүй штэ. Горовтайд булчингийн удамшлын өвчтөй ночлогдож тэрнээс хойш би асарч байгаа. Хөөе. Надтай хүн шиг харьц. Эднийг доромжилдог юм. Өөрсдийгөө л хичээвэл баг. Таны мөрөөдөл юу вэ? Хэцүү үед тайвшруулах болмол хэцүү болоод байна. Би таны ачаар л хүн болсон. Гэвч та дутдаг. Миний мөрөөдөл бол дэлхийн авраг болох. Хайж явсан аавдаа бас нотлох. Юу ч чадхаа харуулах. Алматай хотын спортын төвд
Бочогийн аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. Юу ч болсон яах вэ? Бидэнд бол чи авраг.